За бид нар банзаа авчлаа 150 банзаа боллоо. 5 см банз 110, 3 см банз дүүч ингээд 150. 5 см банзыг 24500-аар 40 см банзыг 15000-аар ингээд авлаа. Тэгээд нийтээ 150 банз авчаад ингээд ботол ахлагчийнхаа ингээд гараажт бас төр хадгалахаар ингээд аваад ирж одоо ингээд буудах гэж байна. Ингээд жаамах машинтаа ирчихсэн. Сүнэгөө очиж өгч байгаа шүү манайхан гэж тийм. Дулаал байхгүй наа чи. Ayış oldu başına. Olsun işte. Yok. Oldu. Oldu. Болно жаамах болно. За хэлийн зэргийн тэгээ өрзөн 45 дараа ингээ хилчин амралтын газар тав танилцуулъя ингээд. Херос нурын хөөн дээр хар тэрмэс амралтын хажууд ингээд байгуулагдсан байгаа. Ингээд одоо 21 оноос 20 оноос хойш 21 оноос ингээд баригдаад байна. Байгууллагууд нь ерөнхийдөө дуусж байгаа. За тэгээд энэ талдаа ингээ эконол бас ингээ баригдаад ерөнхийдөө дуусж байна. За ингээд дотор талд нь болохоор хааханд танилцуулъя ингээд. Нийтдээ одоо 7 барилга барьсан байгаа. За одоо нэг барилга нэмсэн. За бас тэгээд бас цаашдаа бас барилгууд нэмэгдэх байхаа. За энэ барилга болохоор дотроо хоолны заалтаа, хоолны галдхооны юмнууд тогоотоо. За тэгээд дээр нь имлэгийн одоо асаргаа суулга юу их бас юу имлэгийн бас үйлчлэгээ юу болох тийм бас өөрөө таслах гадаа. Тэгээд ерөнхийдөө бол бас ингээд амралт сууллийн тийм давхар тийм юмнуудыг явуулах тийм боломжтой байгаамаа. За энэ дээр яг ийм гол дээр ингээд бас хөлийн багантай. За энэ дээр мэдээж нэг яг энэ харалдааны багны одоо дугаар авчтай байх. За ингээ 2 сар авчтаа. За тэгээ хойно тэгээд ингээд байшингууд нэм байшингууд харагдаж байна. Бүрэн машинтай ингээд харагдаж байна. За манай бүлэг явсарж Херос нууцаар тооцоо гаргаад ингээд эхнийхээ одоо барилга барах бас 5 см 3 см банзыг авч яана гэдэг бас банз олдохгүй юм байна. Одоо 5 сарын сүүл хүртэл нэг үү яадаг бол хөвсгөл зовх тусан зингээл цас ихтэй машинууд нь явахгүй байгаа юм байна. Тэгээд одоо баг дээр нь авахгүй бол одоо нэмэгдэх шинжтэй байна. Тэгээд 150 банз авахаар ингээд манай ажлын бүлэг ажиллаж байгаа. Жаамахыг авчирд ингээд очиж байна. Батболд тулгаах сүх болсон гэж бидгээд очиж байна. Ингээд 5 см 110, 30 см 3 см 40 шиг нийтээ 150 банз ингээд орно гэж саяхан бид бүхэн яваад ингээд тооцоо гаргачаад ирлээ. Одоо тэгээ банзаа авчихна. Тэгээ нэг банз 5 см 25,000-аар нэг юуны 3 см 15,000 ингээд тооцоод ингээд авч байна да. Үргэлжлэх юм уу? Ингээ ялгаж авч байгаа. За маргааш явах бэлтгэлээ хангаж байгаа очиж байна. Өдөр ингээ цементээ авчлаа. Ус хийдэг сав банзаа асч байна ингээд манай хүмүүс. За юм палк авч явна. За хар термидэр бас туг тасарсан бас асуудал гарсан. Тэгээ одоо суурэ цутгаж хийхээс өөр одоо замгүй болчиход байна. Тэгээд ерөнхийдөө өнөө маргааш очиж өглөөс очиж суурэ цуцсан ачаад эргэж ирж хоноод нэг бүтэнс нэгтгэдэр бүх ачаа мачаагаа ачаад очиж хоноод 2 цагийн өглөө нэгсэндээ барилгын ажлыг эхлүүлсэн. За хотод яасанд ачаа бас жоо удаж ирэхээр юм байна. Ямар ч юм нэлийн олон явдал хийж бас доторлогын ажлын дараа хийхээр ямар ч ихтэй хийж суурэ цутгаад байшингийнхаа харамыг усгаа дээврээ яачаад ирэх гэсэн тийм бодолтой байна. Тэгээд тэл ажилтаа ингээ явагдаж байна. Ингээд энэ ахуй тийшлээс нэг 2 хүн хэрэгтэй байна. Бас тэр маргааш одоо 2 машин явуун. Тэгээд энэ дайгдаад очиод нэг зөөрөөд ирэх тийм сэтгэлтэй ахмад хэлчээ алгуу энэ аймгийн төвд ажиллаж байгаа энэ залуучуудаас ахмад настангуудаас нэг устэй хөөлөд нэг шавар зуураад өгөх тийм хүн 2 хүн хамжлах хүн хэрэгтэй болчиход байдаг.